та бүхэндээ намрын гадаг сарын шинийн 24-ний өрөө мэдээлэлтэй гэгээн өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлэн мэдчилье. Монгол улсын наадамд маш амжилттай зохион байгуулалттай маш сайн оролцож урд өмнө түүхэнд гарч байгаагүй 93 наадмаас Баян Хонгор аймаг тэргуунд нь гарч чадсан ийм сайхан наадам болсон. Баян хонгорчууд бид эрттэй найртай, баян хонгорчууд бид нар хүчээ нэгтгэх цаг нь бол болсон юм байна. Маш олон жил баян хонгорчуудын одоо энэ бүхий спортыг хөгжүүлэх гэж маш олон зүтгэлтнүүд зүтгэсэн байдаг. Маш олон хүн эдийн засаг одоо сэтгэл зүрхээр энэ одоо бүхий амжилтыг одоо энэ бүхий спортыг хөгжүүлэх гэж маш олон талаас нь зүтгэсэн байгаа. Энэ улсуудыг бас бид нар баян хонгорчуудынхаа нэрийн өмнөөс бүхий спортыг энэхүү дэвшин хүргэсэн маш олон зүтгэлтнүүд байгаа шүү гэдгийг бас хэлэхэд таатай байна. Баян хонгор нутгийн бахархал болсон тэргүүн богд хэмжээнийхээ өнөөдрийн хүлээ авалтанд хүрэлцэн ирж та бүхэндээ нүүр талан уулзж байгаадаа Монгол хүний хувьд ч гэсэн хонгор нутгийн хувийн хувьд ч гэсэн баяртай бахархалтай байна. Өнөөдөр тэргүүн богд хэмжээнийхээ бөхчүүдээ маш их баярлалаа. Баян хонгорын хүмүүст тэргүүн магнайт байж өнгийг тодорхойлж хитэн цом бас сайхан хэмжээ болж байна. Нэг ч оноогүй одоо манай арслан маань цолоо хамгaalж сайхан барилдаж байна. Өнөөдөр та бидний ард хэмжээнд магадгүй ойр дуунзаагүй олон сайхан хонгорчууд маань уулзаж яриад ингэж хурж хөрж ингэж сайхан суугаа байхаа. Магадгүй өнөөдрийн ард хэмжээний зорилго бол тандгүй нэгээ сайн танилцаад аваарай. Цаашдаа баян хонгорчууд маань олон сайхан ард хэмжээ энэ одоо сайхан амьдралдаа дандаа хамтдаа дандаа хүчтэй амьдрахыг бэлэгдэж ерөөж өнөөдрийн энэ ард хэмжээний зохион байгуулсан юм аа. Тэргүүн богд хэмжээний бүгдчүүдтэй баярлалаа.